За дараагийн хүндэт зочин маань Увс аймгийн Түргэн сумын уугуул төр захиргааны одоо байгууллагад 40 гаруй жил ажилласан Янжвийн Сүрэн гэж одоо энэ ахтай уулзаж байна. За танд энэ өдрийн мэнд хүргэе. Энд өдрийн мэнд хүргэе. За баярлалаа. Та бүхэнд бас өдрийн мэнд ажиллаамж төсөө. За та увсчууд гэсэн энэ нутгийнхаа сайхан халуун дотны уулзанд хэр догдолж ирэв, ямар мэдрэмжтэй байна яг одоо? Ер нь онсон газар гоосон усаа хүн бол байнга одоо бодсанд ер нь бараг зүйдлж өгдөг. Энэ утгаараа хориг нутгийн минь одоо 100 жилийн бас сумын минь 100 жилийн болж байгаа түрүүсэн. Одоо энэ ой болох өдрүүдийг хоног тоолон хүлээж байна. Та өөрийнхөө одоо талаар, нутаг усныхаа талаар, ах トゥ унырийнхаа талаар бас сайхан дурсаж яриач. За яг нутагд бол ах トゥ уныр би ихэнх нь хот төрчсөн. Одоо бол тэнд давааж өгч юм байгаа, санжийн давааж өгч. Хүүхэд нь алдраа гэдэг компанита, тоосгол компанита дээр манай нагц. Аваас одоо дөрөвдийн одоо бохоролдын одоо нөхчүүдийн удамтай юм байгаа манай нагц. За би бол Увс аймгийн шүүгч аймгийн татрын байцаагч усын татрын үндэсний ерхий газрын мөн усын мөртгөлийн хасаад аврагчдаар одоо 10 гаруй нийтдээ бол төрийн систем, төрийн захиргааны байгууллага 44 5 зайлсан юм байна. Тэгэхээр магадгүй нөгөө нэг бүр дээр үед ажиллаж байсан эвгийн хөхтэй гэж хүн бас таны нагцуулахны нагцлалын хүн болж таарна. Тийм. Тэгэхээр маш олон бас алдар суутай хүмүүс байна. Одоо би бол тэр манай ээжийн аав болох тавх гэдэг юм болоод эмжөө наслжаагийн дарааллынх нь одоо хамгийн том ах. Манай нэмжөө аав дарааллынх нь бас том ах. Ингээд бид нэр удамсал руу сүйод байна. Та хэрэгсэн гэдэг бас одоо их ахрлын гişin бас юм байна шүү дээ. За баярлалаа. Таныг халуун дотны уулзалтанд орж байна. Баярлалаа. Ингээд нутгийнхаа одоо нутгийн дөнгөл маань одоо түүх тоогоос өргөн өдрөөр дэмжлээсэ гэж хүсэж байна. Бас бүхэн дэмжээрэй.